яг энэ ард байгаа дэлгэцэн дээр бас нэгэн бичлэгийг та бүхэнд харуулах гэж байна. Энэ бичлэг болохоор Павел Шчап гэдэг Польшийн Монгол судлаач залуугийн Улаанбаатар хотын анхны дурсамж гэдэг өөрийнх нь бас судалгааны ажлын талаар тайлбарсан бичлэг байгаа. Ард билнэ үү? Окей. За үзэгчд билнэ. Окей. За бүгдээрээ зэрэг эхлүүлцгээе. 1 2 3 Павел Шчап. Нэг. За сайн байцгаана уу? Орой минь бүгдээрээ сайхан үйлжиж гин үү? Намайг Павел Шчап гэдэг. Би Польшийн Монгол судлаач, Улаанбаатар хот судлаач, мөн Улаанбаатар хотын музейны олон удаагийн хамтран ажиллагч хүн байгаамаа. Тэгээд энэ Улаанбаатар хотын музейн төслийнх нь надаас энэ өнөөдрийн арга хэмжээнд манд оролцоорой гэж хүссэн болохоор би ингээд чадхаараа бичлэгийн одоо хэлбэрээр оролцож байгаа. Энэ төрөнд юу хэлмэр байгаа вэ гэхээр энэ өнөөдрийн арга хэмжээнд оролцсон бүх хүмүүст мөн энэ музейн төслийг манд дэмжиж байгаа бүх хүмүүст яг чин сэтгэлээс гүн талархлаа илэрхийлмээр байна. Өнөөдрийн арга хэмжээний зохион байгуулагчид надаас Улаанбаатар хоттой холбоотой анхны дүрсэмжүүдээс ярина уу гэж асуусан болохоор би нэг хэдэн юм хуваалцъя гэж бодож байгаа. Тэгээд би ер нь нэг юм харамсаж байгаа байхгүй юу? Тэр Азийн цагаан дагийн гэлтгүү. Гэхдээ яаж яхад 90-ад оны үеийн Улаанбаатар хотыг ерөөсөө одоо үзэж амжаагүй тэрэн дээр жоохон одоо тийм харамсалтай байгаа. Анх удаа би 2008 онд хотод орж ирсэн. Тэгээд тухайн үед хот бас ямар байсан хүмүүс мэдж байгаа. Тэгэхдээ яг одоогийн байдлаас нь бас тийм тест ондоо биш ч гэсэн бас ялгаанууд бол байсан тий. Тэгээ юу ч гэсэн миний яг жигнэсээ анхны дүрсэмж гэвэл ингээд тас харан хөшүүн ингээд машины гэрэл төсцсөн бүхэн өргөгийн байрлаг байсан. Ингээл айгүй сүрлэх анхны дүрсэмж байгаа. Гэхдээ тэр зүгээр л нэг юм зүрэг зүрэг юм байгаа тий. Нэг тийм адил явдалгүй, нэг тийм одоо сүрхий юугүй. Гэхдээ ямар ч гэсэн ингээд ялангуяа одоогийн байдлаараа бодоход бүхэн өргөг яг хажууд Улаанбаатар хотын музей маань барилж байгаа болохоор тэр айгүй нэг өдөртэй байсан юм аа гэж одоо бодож байна. Гэхдээ ямар ч гэсэн за тэр бүхэн өргөгөөс хагас цагийн дараа би хот анх орохдоо микрогоор орчихсон баггүй юу. Энэ Хят алтан бүлгийн тэр хийлийн бомдоор гараад тэнд нэг микро бариад тэгээд нэг хэдэн үүр хүмүүстэй хотод орж исэн. Цуг явжсэн нэг хэдэн Польш эмэгтэй жүүлчд байсан баггүй юу. Тэд нар тэгээд хотын төвд нэг зочин бүдэл нэг гест хаус бүүх гэжсэн. Тэгээд газараа сайн мэдхгүй манай жолооч гэсэн хөдөөнийх болохоор бас сайн мэдхгүй. Тэгээд яг үтсийн хойноос орж ирж байхад бүхэн өргүүн дээр яаж очсон бүү мэдтгэхдээ ямар ч тийш очичоод дараа хотын төв рүү ороод тэгээд манай хэдэн тэр жүүлчд эмэгтэй маань машинаасаа бүүж бүүдэл хайж явсан чинь манай жолооч нь баас нь хүрсэн байхгүй юу. Тэгээд айгүй нойл байхгүй яг шүний дүнд тэг яахаа мэдхгүй машины гэрэл асаалттай тэр ингэ шүүд машинаасаа бүүгээд яг машины үрдүр ингээд өмдөд доош татаад баахийн хүндхийн би бүр гайхад юу яарсан юм бэ ингэж энэ анхны дүрсэмж яг анхны адлын явдал тэр байгаа байхгүй юу. Гэхдээ тэр яг тэр хамаагүй би угаасаа юу яасан байхгүй юу. Дараагийн нэг хэдэн хоног хотыг ажиглаад ерөнхийдөө маш юм хөдөлгөөнтэй газар байгаа. Ер нь бүх боломжууд одоо нээдтэй байгаа. Хэрвээ хэн нэг нь ямар нэгэн юм хүсэж байгаа бол тэрийг биелүүлэх одоо зөвхөн хөв боломжтой байгаа гэж ойлгоцсон. Тэгээ одоог болтлоо ерөнхийдөө миний зүрхэнд одоо тээж яваад хотын зүрэг бол нэг юм байгаа. Маш боломжтой. Тэгээд энэ хотын маань тэр боломжтой байдал нь яг юунаас үүдэлтэй вэ гэхлээр угаасаа л тэр чигээрэл хотын одоо хүн болгоны мэдж байгаа хотын тэр замбраагүй байдлаас гаралтай байгаа гэж би боддог тий. Тэгэхдээ энэ бол ерөөсөө асуудал биш байгаа гэж би дүгнэдэг тий. Хэрвээ энэ хотыг маань
Үржлээ юу? Энэ хотыг маань хүндэтгий, энэ хотыг маань хайрлаа гэвэл тэр чигээр л бүх асуудлуудтай нь хамт одоо бүх л бүднээр нь авч хайрлах ёстой тий. Энэ хамаг замбраагүй тал нь хамт, хамаг тэр бохирдолтой нь хамт, хамаг тэр хогийн удаагийн асуудалтай хамт, хамаг тэр түгжлэл асуудалтай хамт авч үзчихэд тийм л хотыг хайрж ахлаад л ийм хүний омог бардам зан төрүүлээд энэ хот бол миний хот байгаа юм аа. Энэ хотын төлөө бол чин сэтгэлээсээ бор зүрхээр зүтгэх ёстой гэж хүн ойлгоод мэдрэгдээд энэ байдлыг өөрчлөх боломжтой тий. Тэгээд энэ завшааныг ашиглаад би залуусыг нэг юмд уриалмаар ах юм. Энэ хотыг маань UB гэж битгий хэлж байгаарэ тий. Энэ Улаанбаатар хот маань үүрийн гэсэн бүтэн нэртэй. Энэ нэр нь сонирхолтой төвөгтэй байгаамаа. Тэгээд Улаанбаатар хотыг маань энэ Монгол улсын нийслэлийг маань ер нь Улаанбаатар гэсэн бүтэн нэрээр нь дүүдээ тий. Энэ гэвэл гоё угасаал UB биш юу вэ? Нэг л сони нэр байх юм. За ингэж өгсгөө. Оройгоо гойр өнгөрүүлээрэ. Намайг Паул Шчап гэдэг би Польшийн хот судлаач хүн байгаамаа. Та бүхэнд өнөөдрийн арга хэмжээнд оролцож байгаа ахад гүн таллаа илэрхийлье. Have fun. Паул Шчап бүгдээ алгадчихъя. Дахин алгадчихъя. Гоё юм байна. За ингээд Улаанбаатар Comedy Club тавтан морилноо. Ер нь нэрээ тийм шүү те UB энэ гэдэг нэг секси болох гоо те. Улаанбаатараар л вэ л та. Нэрээ клубийнхаа нэрийг өөрчлөмөр санагчлаа гэсэн. Тэгээд бас саяны ярианаас их гоё юм одоо гоё сэтгэлүүд төрлөө те. Хэдий Польш хүн ч гэсэн Улаанбаатар хотыг хот маань гэж те нэрлж ярьж байгаа нь үнэхээр гоё байна. Тэгээд тийм хотоороо омог бахархал гэдэг нэг монгол хүн шиг болцсон байна те. Би омогшоод энэ төр гээд утааг нь үнэрлээд омогшоод бас гоё байна. Тэгээд тэр анхны дурсамж бас ямар ширүүн байна те. Манай гэтээ ер нь тэр бас ер нь зөвдсөн байж магадгүй шүү. Яг анхнаас нь хүлээлтийн тийм доогуур тавьж өгсөн те. Урд нь гараа баагаад те. Тэрнээс цаашаа харсан юм болгоно гоё харагдаад ингээд ямар гоё хот вэ? Хот маань тэгэхээр манай Улаанбаатар хотыг зөвхөн монголчууд биш те. Гадаадын маш олон иргэд энд өсөж одоо амьдарч ажиллаж те амьдралаа холбож явж байгаа. Тэгэхээр тэр хүмүүстэй ч гэсэн бас алга ташаа төхөө Монголын Улаанбаатар хотын маш олон барилга хорооллуудыг бас манай хойд төрш, урд төрш те одоо Японы цэргүүд хүртэл одоо төрийн ордныг маань барьсан байдаг юм байлээ. Тэгэхээр их сонирхолтой ийм түүхүүд байдаг. Улаанбаатарын үдэш надад чамайг санагдуулна. Өдгөрлөг цаа байхгүй надад дуулна. Ханигтай хосуудын яриа үргэлжлэн жаж хөгжим кофе өнөртөн. Бодол мен цаг хугацаагаар айлан нэсэн. Хотын минь гэрлүүд анивчинтэн. Харц мэд тогтун